Шинжлэх ухаан танин мэдэх од мөндөр сувг үзэгч сонсогчдоо сайн сайхны хүсэн мэдчилж байна. Бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан амтыг ураатай хооллыг компани, мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах ураатай On Time технологи компани ажиллаж байна. Студид өнөөдөр өгүүлэгч, орчуулагч Мөнхөн Атар бас Join Me цэгийн платформын захирал хөтлөгч Цомирлог миний бие ажиллахад бэлэн болсон байна. За өнөөдрийн дэлхийн ямар сонин нууцыг одоо бидэнтэй хуваалцахаар бэлдсэн бэ манай Мөнхөн Атар. За өдрийн мэнд, оройн мэнд хүргэе. За манай нэвтрүүлгийн агуулга бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлгийн агуулга маань ер нь нөгөө юу ч байж болдог одоо хүссэн сэдв агуулгаараа ер нь ярьж болдог гэдэг утгаараа энэ удаад Монголын түүхтэй холбоотой за тэр дундаа Чингис хааны маань түүхтэй холбоотой нэгэн өвөрмөц үйл явдлыг ярих гэж байгаамаа. За дэлхийн түүхэнд ингээд янз бүрийн хаад ноёд ингээд нас дээр гараад ирэхээр нэг мөнхийн ус хайгаад нэг мөнх насалчих гэл нэг тийм юм биттэй болоод байгаа үйл явдлууд байдаг. За тэрийг Чингис хаан маань бас тэр хүмүүстэй адилхан нэг тийм үйл ажиллагаа хийж явж исэн тиймэрхүү санаатай байсан мэтэр харагдуулах гэсэн нэг тийм түүхэн сурвалжууд байгаад тийм тэрний одоо яг нарийн учрыг өнөөдөр хэдүүлээ түүхэн их сурвалжаас нь ярих гэж байгаа. Тий. За нөгөө чанчин бомбоо тий. Тий, яг зөв тий. Дугаарын нэр маань Чингис хаан мөнхийн усыг хинээс гуйсан бэ гэж байгаа. Гуйсан бэ. За нэвтрүүлгийг ямар их сурвалжаас авсан бэ гэдгийг эхлээд ярьчих гэж бодож байна. За энэ бомбын шашны луугийн хаалга, луу таалга ч юм уу. Энэ урсгалын гол төлөөлөгч болсон Чанчин бомб гэж хүний одоо Ли Жичан гэж шавь байгаа. Одоо бичээч нэх юм уу те. Тэр хүний бичжүүлдээсэн. За энэ урсгалын одоо хүртэл байдаг цагаан үйлний сүм гэж байгаа. Тэр сүмд хадгалагдж идэх их сурвалжаас одоо нэг талыг тэндээс авсан. Нөгөө их сурвалж нь болохоор манай одоо Чингис хааны 9 өрлөгийн нэг сайд Илүүч уцаа урт сахалт чөөм эргэнч гэдэг те. За энэ хүний хоёр их сурвалжаас нэгтгэхэд 2010 онд манай нэрт түүхч Яг Амбаатарх бай. Хоёулангаас нэг их сурвалж аваад орчуулад утга төгөлдөр нь хариулаад тэгж тавьсан юм их сурвалж байгаамаа. Тэндээс авч байгаа. За тэгээд тэрнээс гадна за дам их сурвалж гэх юм бол за эндээс аваад бас өөрийн үзэл бодол харж байгаа өнцөг сургамжаа шингээгээд ярьсан одоо Дэмбэрлийн Үлзий Баатрын монголчууд захин түүх гэж байгаа. Нөгөө нь болохоор Ёндонгийн отго мэрийн Монголын гээгдсэн түүх гэдэг. Ийм материалуудаас авч өнөөдрийн нэвтрүүлгийг одоо цомхон ярих гэж байгаа. Бид нар чи айгүй их сурвалжууд байгаа шүү дээ. Бүгдийг ярьж амжихгүй тийм. Их сурвалжаа хийсэн чинь бүр үнэхээр бүр манай томчул яг яасан юм бэ? Энэ хоёр их сурвалж хоорондоо хэр таарсан бэ гэдээ бүр үнэхээр сонсомоор санагдаж байна. Тий. Бас түүхчдийн маань өнцөг юу вэ гэдэг бодлоор айгүй сонирм болох юм байна. За Чингис хаан бомбын шашны их хувилгаан Чанчин бомбтой уулзсан уулзалт гэж байдаг. Энэ хүний жинхэнэ нэр нь Цүй Чүжи гэдэг нэртэй хүн. Чанчин гэдэг нь мөнхийн хавар үлээ тийм утгатай. Одоо цол маягийн энэ үн хятадын түүхэн хүмүүс чинь 3 нэртэй байдаг шүү дээ. Өөрийнх нь нэр, өргөсөн нэр тэгээд 3 дахь нэг цол маягийн тийм нэртэй байгаад. Тийм хүн юм байлээ. За Чингис хаан зөрчтийн алтан улсыг байлдан дагуулах үеийн бомбын шашны гол төлөөлөгч гэдэг. Тухайд хятад үндсэн 3 том шашин байсан. Нэг нь чам буддизм буюу хятадын буддизм гэж нэрлэдэг те. Хятадын бурхны шашин, нөгөөх нь энэ бомбын шашин. 3 том болохоор нэг хятадын уламжлалт онгон шүтлэг гэдэг. Тийм 3 шашин голж ирсэн. Тэгэхээр нэг энэ 3-ын чи аль нь ч байсан гэсэн хятад 10 сая хүний асуудал яригдж байгаа байхгүй. Тийм бах та. Тийм тэгэхээр ийм шашны гол төлөөлөгчтэй ингэж уулзсан түүх байгаад байгаамаа. За зарим их сурвалжаар бомбын шашин буюу Таоизм гэж бас англиар бичээд байгаа. Дао гэж ер нь манайхан зүйлээ сонсч ирсэн байна. Бүхний шашин гэж яриад байдаг те. Бас тэгж ярьдаг те. За энэ шашны одоо уг сурвалж нь болохоор 8 дугаар зуун хятадын 8 дугаар зууны Жоо улсаас үүсэлтэй гэж ярьдаг. За нэг их сурвалжаас тийм. За өөр бас зарим их сурвалжаас болохоор бүр нийтийн тооллын 17 дугаар зуун гэдэг чинь Жоогоос өмнө баг 800 гаруй баг 1000 жилд оршин тогтносон шан улс гэж байгаа. Тийм тэгэхээр бүр тийм ертөнцийн уг сурвалжтай гэж. Шан улс чи ер нь баг хятадын юуны
газар нутгт дээр орсон анхны улс төр төс байна уу да. Бараг тийм тэндээс үсэлтэй гэж юу нэрдэг л. Анхнаасаа ер нь жоохон нэг тийм онг шүтлэг маягийн хэлбэртэй явж байсан сүүл рүү хүндтэй гэж нэглэл буддын шашнаас явах юм аваад ингээл ховсоол яваад байгаа. Нэг тийм шашин байгаа. За бомбын шашны талаар, даавгийн шашны талаар гэдэг үндсэн ойлголт ч юм уу нэг тийм баримжаа гавыг гэвэл манайхан юу яаж болно? Аюур ахын одоо бичсэн даава амьдралыг таних уу гэд бүр 2000-аад оны үед бичижсэн. Аюур ахын хар зурлууд гэдэг чтэй. Тэдний нэг нөхгүй. Оюутан байхдаа бас нилээн сонирхож уншижсэн. Одоо агуулгыг мартчих. Манай аюур цааныхын шашны юм гүнзгий судалгаатай үнэхээр тэр асуудал. Тий, тэгээд сүүл чөгдөм мөгд ингээл бичээл те. За Яганбатар гуайн одоо 2010 оны орчууд болохоор Чанчин бомб баруун этгээд зорчсон тэмдэглэл гэсэн нэртэй. За тэгээд тэр одоо шашны хувилгааны шавийнх нь бичсэн тэмдэглэл байгаад байнаа. За нөгөө талын их сурвалжны болохоор Юлүүч Үцай бичсэн өрн зүгт аялсан шастр гэдэг нэртэй. За тэгээд ийм хоёр их сурвалжаас өнөөдөр хоёулаа харьцуулаад тулгаад ярина да. За энэ нөгөө Юлүүч Үцай гэж ямар хүн байсан талаар нэг сануулчих гэвэл энэ болохоор нөгөө бурхны шашинтай кидан хүн. Тийм тэгэхээр хятад хүн биш. Бомбын шашинтай ч хүн биш. Тэгэхээр энэ хоёр их сурвалж нэлээд эсрэг тесрэг байдаг байхгүй. Харин тийм тэр л надад маш сонирхолтой байгаа юм тий. Тэр нэг сэн. За 300 тайчуудыг дарсан нөмөг дээр Юлүүч Үцай чи ингээл нуус товчон дээр зөндөөл гардаг. Гэхдээ миний хамгийн сайн санаж байгаа нь бол 300 тайчуудыг дарсан нөмөг дээр Юлүүч Үцай тухай нэг ингэж гарч байгаа байхгүй. Одоо тэр чинь нөгөө байлдаад ялцдаг шүү дээ 300 тайчуудтай. Өсөрлөгтэй явж байгаа. Тэр дунд тэр ялчаад нэг бүгднийг магтдаг шүү дээ. Тэрэн дээр нь зарилгийг минь алдал үгүй дагаж заасныг минь эндэл үгүй гүйцэтгэгч дайсны тэргүүнийг тас харуулж унсан мөрийг нь уулгалан барьж хатгалдах дайсныг хаг харуулж зөрчилдөх дайсныг цөм цөгсөн зөрчтийн чөө мэрэг минь ээ гэж магтсан байдаг. Тэгэхээр эрдэм мэдлэгт энэ чинь тулааны өмнө болохоор би одоо дайч хүн бишээ зүхтаж магадгүй шүү. Тэгвэл би ямар ч зэн ингээд юу хааныхаа төлөө эрдэм мэдлэгээрээ зүтгэнэ гэсэн тийм агуулгатай юм ирсэн. Тэгвэл хожим магтахтай болохоор ингэж магтдаг байхгүй. Тэгэхээр бас ядаж нэг ном харваандаа их тийм эрдэмтэй сайд байсан байж болох юм. Энэ дээр яг зөрчтийн чөөмөр ингээд одоо юун дээр нуус товчон дээр бичсэн. Тэгвэл ер нь бол кедан хүн гэж явдаг. Тий. Нуус товчигч бас ер нь юу шүү дээ. Хагас ууран зохиолын хэлбэртэй явдаг учраас бас цэвэр түүхэн их сурвалж гэж бас гэдэг дээр бас жоохон наантай цаантаа авч үзэх хэрэгтэй байгаад байдаг тий. За энэ дээр 2013 оны нэг хятадын нэг кино байд юм аа. Алгыг цэглэсэн гэх юм уу? To Stop the Killing илүү нэг тийм нэртэй кино үү. За энэ киног бол зүгээр би дурдаад өнгөрчээ гэж бодож байна. Энэ бол тийм түүхэн оновчтой кино бол ерөөсөө биш. За ирэх биш Чанчин бомб Чингис хааныг Афганистаны нутагт байхад нь очиж уулзсан гэдэг нь л үнэн бусдмар тэр чигээр бодлоо юм бэл. Тийм нэг тийм одоо энэ киноны найруулагч нь өөрийгөө баг хятадын Ридли Скотт гэж бодсон юм шиг. Тийм. Өөртөө хаа хамаагүй яс нэг тийм кино ит юм лээ. Тэгэд манайхан тэр киног үзсэн бол бас Чанчин бомб Чингис хаан хоёрын уулзалтыг тэрүүгээр ерөөсөө огт дүгнж болохгүй шүү гэж бас зөвлөж анхааруулж хэлмээр байдаг. Тийм. Тэр 2013 оны нэг тийм кино. Бас нөгөө түүхэн бодит их сурвалжаас нь оновчтой хийх талаар одоо нэг тиймэрхүү яриач нь бас сүүлийн баг 2020 оноос хойш л гарч эхэлж байгаа шүү дээ. Соёлын тий. Үзэгчд нь өөрсдөө мэдлэгтэй болох тусам тэгээд одоо чи ядч ChatGPT-гээс ороод асуучдаг болсон юм чинь тий. Үнэхээр юм болсон уу гэдэг. За тэгээд уулзалт хизээ болсон бэ гэхлээр 1223 онд буюу Чингис хааныг одоо тэнгэр болохоос 4 жилийн өмнө болсон. Тэгээд Чанчин бомб ер нь ямар зам туулж явсан бэ гэхлээр одоогийн Шандун гэдэг чинь одоо Хятадаас одоо Монгол нутагт арай ойрхон нэг аймаг нь байгаа даа шүү дээ. Тэндээс гараад за одоогийн яг Монголын газар нутгийн зүүн хязгаар буюу Бөөр нуурын тэрээс орж ирээд тэгээд ингээд Монгол улсаар хөндлөн голд яваад тэгээд явсаар хагаад одоогийн Афганистаны Кабул хот байгаа газар Парваны хөндийн гэдэг одоо бүс нутгаар нэрх юм бол тэр газар очиж уулзсан байдаг. Тэгээд яагаад ингэж явсан бэ гэхээр нэгдүгээрт Монголын өртөг дамжиж яваад байгаа. Тэр чинь аюулгүйг нь бодоод шүү дээ. Энд чинь шууд одоо Шандунаас Афганистанд чиглээд явах юм бол аюултай. Замдаа янз бүрийн тонол дээрэмчтэй ч юм уу. За канон дээр бол баахан дээрэмчтэй таарсан гэж гаргацсан байт юм бэл. Үнэндээ бол энэ төгс зөрүүлж дээр нь одоо тэр бичсэн нэмдэглэл дээр нь
одоо тийм хүмүүстэй таарсан гэсэн юм ерөөсөй байхгүй. Маш амгалан тайван Pax Mongolica гэдэлж очсон байхгүй юу? Жинхэнэ Pax Mongolica тэгвэл баримтжуулаад үлдүүлсэн бас нэг тийм гоё. Тий. Бүхэл бүтэн 72 настай. Тий одоо ийм хөгшин хүн одоо бүр Монголын зүүн хязгаараас Афганистан хүртэл ямар ч тонолчны эрэмчэндээ дайралтахгүй яваад очсон гэхээр үнэхээр Монголын одоо их амар амгалан тогтсон байжээ гэж эндээс харж болохоор юм тий. За хоёрдугаарт Чанчин Мөмч өөрөө бас их мэрэгэн түргэн хувилгаан хүн тий. Тийм болохоор Чингис хаантай уулзахын тулд Монгол соёл, Монгол газар нутаг, Монгол уул ус хүн зонтой танилцах гэж одоо монголоор хөндлөн уулд явсан байгаа байхгүй тий. Нэг төрлийн судалгаа тий. Энэ хүний философийн бүр суурь нь юу вэ? Ахуй нь юу вэ тий? Одоо түүний тухайн ард түмний философч ахуйгаас л гарч ирнэ. Тэгэхээр ахуй дотор нь бас ингээ хөл Монголд яваад судалгаа хийж явсан биз дээ. Бас үнэхээр эрдэмтдээ бас айхтар судалгаатай байсан шүү. Тийм тэгээд одоо энэ 70 гарцсан настай хүн чинь очихдоо 1 жил хагас буцахдаа 1 жил хагас ингээд үндсэндээ 3 жилийг энэ аянд зарцуулсан байгаа даа. Хоёр дахь удаа Чингис хааны хоёр дахь удаагийн урилгаар очсон гэдэг. Эхнийх дээр нь болохоор яг энэ яг миний таамаглаж байгаагаар бол зүгээр би одоо яах вэ? Ийм их өндөр настай хүн тэр холд аяныг даах уугүй юу гэж бодсон. За магадгүй. За хоёр дахь дээр нь болохоор дахиад одоо урилга төрчөж шалж ийн гэсэн үг шүү дээ. Таадаг хүрээ дээр. Одоо энэ чинь нэг юу? Чингис хаан өөрөө нэг тийм итгэлтэй хүндээ ямар нэгэн томоохон албан тушаалтанд алтан гэрхэ барын толгойтой тамхтай алтан гэрхээ өгөөд явуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр алтан гэрхээ чи яа гэхэлэр алтан гэрхээ хинэн гаргаж үзүүлвэл Чингис хаан өөрийн биеэр явж байгаатай адилхан. Тэр дайныг хүндлэл бөгөөд одоо тий унаа малын юулхээс ахуулаад бүх юмыг өгөх хэрэгтэй. Бүх юмыг өгөх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар халдвал Чингис хааны бие алтан бие агшинт алдсантай адилхан. Лугаа адил шийдэлүүлэх нь. Тэгнэ. Тэр бүр сөөрнө. Тэр гэр бүл баг аймгаар сөөрнө. Тийм учраас тийм алтан гэрхээтэй ингээд очиулангууд за энэ одоо би сүсгтэй олныхоо төлөө хийх сүүлчийн хүчин сэтгэл маань энэ болгээ гэд одоо өндөр настай хуйлгаа маань замдаа гарсан байна. Хүүхд залуучуудаа бас нэмээд одоо тодруулаад хэлэхэд манай Монгол улсын гэрээгээ гэдэг чинь дэлхийд дээрх анхны дипломат паспорт байгаа шүү дээ. Тэгээ паспортууд чинь бас дотор юм зэрэглэлтэй шүү дээ. Хаан ч очиод нөгөө виз мэдүүлэх шаардлагагүй яваад орчдөг. Тэгэхээр налтан гэрээгээ бол бүр хамгийн дээд зэрэглэлийн гадаад паспортны хэлбэр байжээ. Төрийн дээд хэмжээний айлчлал хийж явах хүн л гэсэн үг байхгүй. Тий. Тэр чинь нөгөө доошлсараа гөр модон гэрхээ болдог л үү нэг тийм юм байдаг тий. За тэгээд бүр нүрээр орж ирээд Монголыг ингээ хөндлөнгуулд яваад замдаа таарсан энийг тэрэлж мэрэлж хаваар одоо туулгол молор хавьд одоо яваад Монгол улсын газар нутгийн онцлог байгалийн сайхан байхны талаар ингээд бичээд за энэ хот болгоход одоо Хэрлэн Барс чинь хамгийн сүүлийн одоо их Монгол улсаас өмнө нэг хэсэг нөгөө монголч нэгдсэн төрөлсгөө бараг 100 жил байгаа шүү дээ. Энэ хугацаанд энэ 100 жилээс өмнө байсан хамгийн сүүлийн Монголын одоо Монгол гэж үүсээгүй байх үеийн тэр төр тулсч Кетан гүрэн гэж байгаа шүү дээ. Хятад гүрэн. Тэр гүрний одоо Хэрлэн Барс гэж хот байгаа. Тэр хотын талаар бичээд байгаа болов уу та гэд нэг тийм хотын талаар бичсэн байдаг байхгүй. Хэрлэн Барс ч одоо энэ юу зүүн талд дорндод байгаа зү. Тий. Хэрлэн Барсын туйран тий. Тэгэхээр энэ бичгтээ айгу тийм балгас шигээр бичсэн байна гэж байгаа байхгүй. Энэ бол харахад хот байна. Зүгээр яг хүн ам нь ингээд цөөрцөн байна. Түүнээс бүр ингээд эзгүүхээр балгас болчаагүй байна гэдэг утгаар тэр бичсэн байгаа байхгүй. За тэгээд эхлээд нөгөө очичоод Чингис хааны дүү Отчиг ноён гэж байгаа. Одоо эн чин юугаар нь бодвол Сочгил хатныг Есөхө Баатар өвлөн ихээс өмнө авсан гэж бодвол хамгийн том хүн Бэхтэр дараа нь Тэмүжин тэгээ бэлгүүтээ тэгээ хасар орж ирэх гээд байгаа шүү дээ. Тэрний дараа дахиад 3 дүү байгаа шүү дээ. Хачуун Тэмүгэ за нэг охин дүү Тэмүүлэн гэж байгаа. Тэгэхээр энэ Отчиг ноён за одоо хэрвээ одоо бүгдээр элэг бүтэн байсан бол Тэмүгэ ноён байж таараа Тэмүгэ ноён ямар нэг байдлаар дайн тулаанд ч юм уу нас урсан бол жаас айгүй нөгөө нүүдэлж хоорондын айгүй олон дайн тулааны дараа их Монгол улс байгуулагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ тийм байдлаар нас урсан бол хачуун ноён энэ хоёрын аль нэг л байсан юм шүү гээ. Монголчууд чинь отхон одоо өгсөө залгамжлах отхон хөөхт ирэх
нуган өрийнхаа нэрийг хэлдэггүй боломжтой. Голомтны эзэн тий. Тий, голомтын эзнийхээ нэрийг хэлдэггүй отч ноёнгийн явчихдаг. Тийм тэгэхээр энэ хоёр ноёны аль нэг нь байгаа юм шиг байна. За тэгээд энэ хүн болохоор нөгөө тосож Чингис хааны нэрийн өмнөөс одоо тосож яваад тэгээд нэг тийм энд ч нэг юу вэ штэ. Нэг бомбын шашинд орчоод байгаа ч биш. Тэгээд чанчин бомбтой уулзаад нэг тийм юм хэлсэн байгаа юм л да. Отч ноён болохоор та ер нь тэр мөнхнөөс та ч одоо их мөнх наслаад явж байгаа хүн юм уу? Та энэ нууцаа ер нь надад хэлчихвэл яа дээ гэж нэг тийм тоглоом тохугаар ч юм уу нэг тийм монголчууд ч нэг тийм жоох шооч хүмүүс шүү дээ тий. Тэгэнгүүт нөгөөх нь ихт мэрэгэн төргөн хүн болохоор та ч одоо тэгээд их хааныхаа мэдэх ёстой нууцыг төрүүлээ мэдчих болж байгаа мө гингүүт нөгөө отчих ноён за би буруу юм ярьсан байна гэд тий нөгөө жоох амаа таглуулах юм их та тийм яриа өрнсөн гэд тиймэрхүү тэмдэглэл бэт юм лээ. За дараагийнх нэг том хэсэг орж ирнэ. Чингис хааны урилга заллагын захиа гэд нэг хэсэг орж байгаа. Тэрнээс өмнө хоёулаа хамтран ажиллаж танилцуулчих. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах урайтай OnTime технологи компани ажиллаж байна. За OnTime нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, мөн банктай хамтран шимтгэл багтаа банкны карт уншигч, эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ үзүүлдэг. За тэгэхээр энэ OnTime нь өөрөө одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа 6 бас 8 нэрийн барааны дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тэр бүх дэлгүүрүүдийн 50% нь одоо хэрэглэгдэж байгаа гэсэн үг. Тий. Энийг яагаад би нөгөө тодруулж хэлээд байгаа гэхэлэр энэ хэрээрээ энэ байгууллага тийм хэмжээний дата цугларсан байгаа. Бүтээгдэхүүний одоо хөгжил сайн байна гэсэн үг байхгүй юу? Яг зөв. Хэрэглэгч олон байх тусмаа дата сайн цугларна. Хаана ямар асуудал байгааг илүү мэдэж болно. Тэгэхээр тэр датан дээр үндэслээд хүний нөгөө тухайн бүтээгдэхүүнгээ сайжирддаг. Яг би ч бас өөрөө нөгөө аль жуулчлалын технологийн бизнес хийдэг хүнийг аюулсаа ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бүх одоо дэлгүүрүүдийн жижиг дэлгүүрүүд ч тийм 6 8 нэрийн барааны дэлгүүрүүдийн 50% ашиглаж гинэ гэдг нь үнэхээр одоо юу гэдгийг зах зээл баттай байршиж чадсан бүтээгдэхүүн нь ийм найдвартай ийм сэтгэл төрүүлэхээр байна гэж ойлгож байгаа байхгүй. За тэгээ эдний бүтээгдэхүүний OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүртгүүлэхгүйгээр бүр банкнд ч очихгүйгээр банкны нөгөө бизнес апп гэж тустай байдаг. Бизнес аппаас нь шууд авах боломжтой. Тий. Ер нь одоо эргэлтийн хөрөнгийн зээл гэж байна шүү дээ. Тэрийг одоо нэг ядраатай ер нь зээл аавна гэхлээр линкдинд очиад бөө бичих давшгүй санагддаг ш надад. Залхуутай ажилт юм байхгүй тий. Яг энэ айл тэгж гинүү гэхлээр бүхэл бүтэн 6 сард нөгөө энэ айлд хэрэг те одоо ямар өдрүүдэд тухайн айлын орлого өсөөд ийн ямар шүү хөрөнгөөр эргээд ийн энэ гэдэг нь тодорхой харагдаад эхлэх бүх дата нь одоо энэ байгуул OnTime-д нээлттэй болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр окей энэ айлыг нөгөө зээлжүүлж болохгүй гэж шийдрийг гаргахад бүр туйлын амархан болчихно гэсэн үг байхгүй. За тэгээд бизнес нөгөө нэг аппара тэр зээлийг авч болохоосоо гадна бас тэр аппара банкны карт уншигчаа захиалаад бас хөргөл авчдаг дэлгүүрлэг. Тий. Ийм гоё үйлчилгээг манай энэ OnTime одоо нөгөө технологи компани санал болгоод байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо ер нь бол бүр нөгөө сумын төв юм уу гэдгүүл бол одоо дэвтэр гаргаж ирээл те. Дулам тедэн төгрөгийн тэдэм юм авлаа, дорж тийм юм авлаа гэд бүртгэл хөтлөөд идэх юм болоод үнэхээр хуучирсан. Тэгээд тэр чинь нөгөө өрийн дэвтрийн шатаачлалтай гэдэг чинь тон найдваргүй байхгүй те. Тиймэрхүү юм гараад ирсэн шүү дээ манад нэг саяхан. Хэдэн жилийн өмнө гарсан шүү дээ нэг дэлгүүрийн өрийн дэвтэр шатаасан. Тий. Тэр чинь ингээл тэр дэвтэр шатаалаа тэгээд нөгөө хинээс хэдэн төгрөг авах байсан. Одоо ямар өдрүүдэд миний орлого өсдөг үлээ, ямар өдрүүдэд буурдаг үлээ, ямар өдрүүдэд аль бараа нь илүү гүйдэг үлээ гэдэг дата тэднэрт бол маш үнэтэй юм байгаа даа шүү дээ. Тэр чинь ингээд дэвтэр дээрээс хүн шүүгээ сууж ийн гэж аахгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө технологичуулаа өгчлөөр тэр хүмүүс ингээд дата хянаадах боломжтой. За жишээлх юм бол өнгөрсөн наадмаар хуучин датагаа эргүүлж хараад өнгөрсөн наадмаар миний аль бараа хамгийн их борлуулалт байсан бэ? Тэгэхээр тэр нөгөө 100 сая эргэлтийн хөрөнгө авч болж ийн гэдэг байгаа шүү дээ. Тэрүүн дээр жишээлх юм бол за энэ өдрүүдэд ийм төрлийн бүтээгдэхүүн
бүр баталгаатай борлдог учраас би төдий таны зээл аваад ингэчих юм байна. Тэгэх юм бол надад яг бэлэн орлого харагдаад байна. Ингээд ийм гоё нөгөө боломжуудаа гаргаж авдаг байхгүй. Ер нь технологийн чинь давуу тал ердөө л тийм байдаг. Тэгэхээр манай хүнсний жижиг ийм нөгөө 6 8 нэрийн барааны дэлгүүр эрхэлж байгаа хүн болго ингэж хурдан түргэн одоо ингэж нөгөө цахимжих хэрэгтэй байгаа. Цахимжин гэдэг нь бас нэг маш том давуу талтай. Тэрийг биелж. Одоо хүн дэлгүүрийн эзэн болгон өөрөө дэлгүүр дээр 24 цаг зогсож чадахгүй шүү дээ. Тэр хүн чинь ядарна тий. Тэр хүн чинь бас гадаад дотоод хөдөө гадаа зугаалах хэрэг гарна. Ингээд дэлгүүрээсээ холдонгууд нэг худалдагч авчраа тавьдаг. За тэгээ худалдагч дэвтэр дээр нь 10 одоо тий бараа зарчаад 9-гээ тэмдэглээд байвал яах вэ? Яаг үнэ. Тийм байдаг тий. Бай зөндөө шүү дээ. Байх боломжтой байхгүй. Тэр чинь энэ касс систем үү тийм боломжгүй болгочдөг. Бүртгэл нь маш тодорхой болгочдөг. Ингээл ер нь юм яг титэн бараа харсан. Одоо манай ах болгоод титэн бараа байх хэрэгтэй байна ингээд. Тэгэхгүй нөгөө хуучин байх тусмаа нөгөө дэвтэр дээр нөгөө амар зузаан бүр ингээд эрэмгэнд ингээд нугарч муурсан дэвтэр дээр дулам дорж гээ бичээд л ах юм бол та нөгөө энэ касс системнээс харамсан мөнгө чи хэд дахин нуграал гараад байгаа боломжтой байдаг. Тэгэхээр ер нь маань нэвтрүүлгийг сонсож байгаа одоо нөгөө хүнсний худалдаа эрхлэгчид маань хурдан цахимжаад янз бүрийн эрсдлээс хамгаалагдахаас гадна дараагийн чухал шийдвэрүүдээ эдний системийг технологиг ашиглаад гаргах боломжтой шүү. За тэгэхээр 77 34 44 гэдэг утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авч олно. Эсвэл Сүхбаатарын талбай Чанх зүүн талд байгаа Central Tower-ын 708 тоотой дээрээ дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За баярлалаа. За Чингис хааны Чанчум бомбыг өрж залсан загтлаа гэж. Мөнх тэнгэр хятад иргэдийн хэтэрхий дээрэнгүй омог бардмыг жигсэн байна. За. Шууд эхнээсээ ингээ сонсхолоор Чингис хаан өөрөө тэнгэр шүтлэг өнцгөөс ярих нь ойлгомжтой болчихж байгаа. Би одоо танай шашинд орё гэсэн юмроо согт ирээгүй те. Хаан миний би умар зүгийн ихээр тал төрж аж төрөн сууж чин сэтгэлээр чигч шудрагыг эрхэмлэн тогтоогоод сүйтгэн бүрлэхийг хориглон зогсоож өмсөх хувцас идэх хоолоо адуучин өхөрчөнтэй хуваалцсан ард иргэдээ үр хүүхдтэйгээ адил үзэж цэрэг дайчид эрдэмтэн мэрэгдэг ах дүүгээ мэт хүндэлж эвийг эрхэмлэж инрэл гიშгийг түгээж байна. За энэ болохоор одоо орчуулах гэсэн үг шүү дээ. Чи хятад их сурвалжаас Монгол руу орчуулсан гэхээр үнэхээр гоё орчуул би нэг орчуулагч болохоор гоё орчуулга бишрээд байдаг. Тэгэхээр манай Яганбаатар эрдэмтэн маань үнэхээр гайхалтай мундаг орчуулсан байна. Төмөн олныг дайчлан их үйлд тэргүүлийн явж олон их дайн тулаанд амь насаа умартан зүтгэсээр 7 жилийн дотор төр улсын их үйлсийг бүтээлээ. Өдгөө би 4 зүг 8 зүгсийн 5 өнгө 4 харийн олон улс орныг нэгтгэн хураагаад нэгэн төрийн жолоонд орууллаа гэж байгаа. 5 өнгө 4 харь. Монголчууд өнгөөр нэрлэдэг ч тулсуудыг. За нэг тийм металл деталаар ч юм уу нэрлэдэг ч юм алтгүй л. За тэнгуүтээ одоо Монгол бол хөх, хятад бол улаан. Солонгос бол цагаан гэдэг ч юм уу тий. Эсвэл металлаар бол гуйлан ус гэх. Тий, металлаар бол гуйлан ус гэдэг ч юм уу тий. Ингэж нэрлээд явцсан. 5 өнгө гэхэлэр тэрэн дотор Монгол нь орчиж байгаа. 4 харь гэхэлэр Монголоос бусад дөрвийг хэлчихэж байгаа байхгүй. За ийм улсуудыг хураалаа гэд. Энийг ингээд уншсан чинь нөгөө зудлаа хчвтэрийн хийдэг цаг хугацааны аялал нэвтрүүлгээр орсон Синхан хувьсгалын дугаар байгаа. За тэр хувьсгалаар бүгд 8 дахь хятад улсыг байгуулахдаа Сүньяцын анх зөвхөн хайны үндэсний улсыг байгуулна гэж явж байсан амбиц нь томроод 5 үндэсний улс байгуулна гэд. Тэр дотор нь одоо улаан өнгөтэй хань үндэстэн, шар өнгөтэй манж үндэстэн, хөх өнгөтэй монгол үндэстэн, цагаан буюу хуй гэж байгаа. Тэр нь мусульманчууд. За тэг хар өнгөтэй төвд гэд. Чингис хааны нэрлэж байгаагаар бол Монгол нь хөх, за хятад нь улаан адилхан мэн те. Солонгос нь цагаан, төвд буюу тангад нь хар гэж. Яг адилхан биш. Тэг ерөнхийдөө ер нь адилхан. Тийм шүү дээ. Энд дээр мусульман биш үү эдний хаанчдгүй. Тий баг тийм байж магадгүй. Мусульманаар л ялгаатай байгаа. Тийм байна. Тий. За тэгээд загтал цаашаа үргэлжилж байгаа. Мөнх тэнгэрээс намайг ивент итгэж эрхэм дээдийг залгамжлан идэх хувь тохиол оноосны учир би өмнө зүгийн сүн төр улстай холбоо тогтоож одоо алтан улсаас урагшаа байгаа сүн улсыг хэлж байна те. Өрн зүгийн сартуул улстай хаяа нийлэлд суух боллоо.
зүүн Ся улс зэрэг харь этгээдийн олон улс орн надад харьяат түшмэл улс болон дагаад байна. Сэтгэж үзвэл энэ нь манай Шаниугийн улсад 1000 он 100 үед эс гарсан хэрэг болов. Хөнн улсын хэмжээний одоо улсыг байгууллаа гэж Шаниу гэдэг үгийг хэрэглэсэн байдаг байхгүй энэ тийм. 1000 жилийн тэр төр төсний уламжлал бид нар энэ Шаниу гэж нэрлэдэг. Шаниу гэдэг үг байгаамаа гэдгийг Чингис хаан мэдчихэж штэ тийм. За ингээд цаашаа үргэлжлэж байгаа. Одоо миний бие эрдэмтэн мэрэгдийг залж авиастын чадвартныг түшхийг хүсэж байна. Одоо мориноосоо буугаад одоо улсаа төвшдөх чинь тийм. Үүний учир нь дэлхий дахныг амьрлуулахын төлөө юм аа. Гэвч миний бие хаан суурьнд суусан цагаас янагш чин сэтгэлээр зүтгэж өнөө хүрэхтэй 3 гүн 9 жингийн орно. За энэ нөгөө хятадын янз бүрийн газар нутгуудыг хэлээд байгаа шүү. Үүнд нийцэх хүнийг би олоогүй. Энд чи хятадыг алтан улсыг дарж мөх нилээн баг мухлаад үлдээч явчихж байгаа юм л да. Гэхдээ ер нь алт ус мөхөнд тодорхой болгочоод 20 эзэм рүү эргээд ингэ явцсан байгаа. Юу одоо шүү дээ тийм. Тэгж явж байхдаа хүртэл олоогүй хүн маань та юм байна гэж шүү дээ тийм. Харин одоо сонсвол цүй багшд нь та бомбын үнэн биеийг олоод ёсыг журмлан ихийг үзэж үлэмж мэдэн далдыг ухдаг. Энэ үгийн сонголтууд мэдэх ухах гэдэг хоёр үг монгол хэлэнд өөр үг шүү дээ. Мэд гэдэг чинь ведийн соёл иргэншилс гаралтай, хиндүү үгнээс гаралтай. Эннээс илүү өндөр түвшний монгол хэлэнд үг байдаг нь ух гэдэг үг. Ух гэдэг үгээс ухаан гэдэг үг гарсан. Мэддэг гэдэг нь илүү чухал, илүү гүн утгатай үг байсан бол бид нар ухаан биш мэдэн гэж ярих байсан. Тийм байгаа ч тийм. Тийм ээ тий. Ёс зүйд нэвтрэн эрдэм чадал төгс бүрджээ хэмээн улс даяар алтаршиж Эртний богд сургаалын номлол сургаалыг өвөрлөж эрдэмт хүний ёсоор аглаг уулна бясалгал хийж удтал сууж байна гэж би дууллаа. Та одоо мэрэгэн хүн байна гэдгийг одоо би сонссон. Эхлээд эгогийн хөөргөжж дуудах гэдэг шүү дээ. Иймийн тул мөхөс би алас газраас боловч суудлаа сан босож бие мэхийн танд ёсолж шадар түшмэл лүүж унлууд хөнгөн улаа сүйх тэрэг өгч илгээн таныг 1000 газрын чандаас урин залж байна гэд. Алс газраас боловч таны зүг хараад мэхийж байна гэж. Бүр суудлаасаа бослоо. Тий. Бүхийг гээгүй. Монгол хүн бүхийж мэдлдэггүй, мэхийж мэдчилдэг юм чи тий. Огтосоо бүхийдгүү, толгой зүгээр. Тий. Ингэж мэхийдэг тий. За, эрхэм арш биеийг төр зүдээж, элсэн цөлийг илчилгүй алс энэ нөгөө каракумын цөлийг яриад байгаа шүү. Юу л би андуурцсан уу? Тийм тэр цөл байгаад байгаа шүү дээ тий. За энэ элсэн цөлийг илчилгүй алс хэмээн төвөгшөөж буцалгүйгээр морилон ирж төмөн олны зовлон зүдгийг арилгаж дэлхий дахныг засах эрдмийг мөхөс надад зөвлөн хэлж. За энэ мөхөс гэдэг дээр би жоохон эргэлзэж байгаа. Тухайн үед яг монголчууд өөрсдөө тийм мөхөс дорой гэж ярьдаг байсан үгүй. Хятад их монгол хүний ярьсныг хятадаар бичээд эргээд монгол руу орчуулгахдаа иймэрхүү болчихоо яачаа гэдэг энэ дээр жоохон би эргэлзэж таандаж байгаа. Жич бас миний биед насыг урт тусгаж үлзий хутгийг баттах эрдмийг зааж хайрлах болов. Бас энэ өгүүлбэр бас яг байсан уу? Байсан тий. Гэхдээ мөнх наслах тухай яриаггүй байгаа. Тийм тий. Надад одоо дахиад энэ хорвоо дээр хийж бүтээх юм байгаад байна. Энд мань та нэмэр болох болов гэсэн ахуулгатай юм орж иж байгаа хөөхгүй. Ерөнхий утга нь бол би нэг за юу гэдгийг их том газар нутаг олон ард иргэдийг хураачлаа. Одоо надад эрдэмтдийн баг. Яг зөв. Одоо мэрэгэн сайдууд хэрэгтэй байна. Эрдэмтдийн баг үүсгэх гэж байна. Тэрний одоо шалгуурт нь тэнцэн хүн ер нь их танаа нутагтлаа байсангүй. Та бол болох гээд байна гэсэн одоо орчин үеийн хэлбэл нэг тиймэрхүү утгатай захиаг явуулахдаа тэр алтан гэрээгээ өгөө явуулсан юм тийм үү? Тий. Тэгээд одоо эн чинь ярьсан зүйлийнх нь ирэмбээр нь бодглохоор хамгийн сүүлд тэр биеийн насыг уртсах тухай ярьж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр өмнө нь бол төр улсыг төвчдөх энэ улсыг одоо он удаан жил орших талын асуудал нэгдэг шүү дээ. Миний бие лагшин бол 2 дугаарт гэсэн тийм ирэмбтэй. Тэр нэмээ тэр нөгөө Pax Mongolica-гийн ухаан одоо юу ч гэсэн утга ч гэсэн энд яваад ирсэн тийм. Энэ дэлхий дээр инхийг тогтооё гэж бодож. Түнш би бүгдийг нь очиод одоо юу гэдгийг энэ нөхдүүдийн хардаг шиг алын хятыг гэж огт хэлэг үлдсэн шүү дээ. За тэгэнгүү одоо ингээд явсаар хагаад чанчин бомб маань хаантайгаа ирээд уулзлаа. Идэ ундаа барьж найр хийлээ. За тэгэхдээ Чингис хаан асуусан гэж байгаа юм. Хүнийг мөнхрүүлэх ямар шидтэй юм тан
алс газраас авчирч өтөл надад туслах гэж байна да гэд. Чи одоо бас л нэг тийм яг үннээсээ асуусан уу эсвэл одоо жоохон тоглоом тохуу байсан уу те. Тохуу биш л те зүгээр нэг тийм шооч маягийн яриа те. Тийм байсан уу юу гэсэн чинь та юм хэлчихсэн. Манайхан сая physical leisure дээр ч гэсэн тий гадны үзэгчдийн маш олон комент дээр манайхан тийм хошин шогийн мэдрэмжтэй. Өгөө байдлаар хоорондоо харин монголчууд тийм хүмүүс байхгүй юу тий. Магадгүй тийм өгөөч байсан юм уу? Тий, тийм ч байж болно шүү дээ. За энэ бол найр хөрмийн дунд энэ чинь мэдчилгээний үг нь лав биш байж таараа. Хүнтэй одоо үзэнгүй уулзгуудаа тэгж янз үзнэ гэж байхгүй шүү дээ. Найр хөрм өрнжих явцад нэг тиймэрхүү юм болцоо гэж. За тэгэнгүүт хариуд нь биеийг тэтгэж насыг хүртэх арга л бий. Харин үрд мөнх орших юм тан гэж үгүй. За ингэнгүүт нь та одоо их тийм шудраг хүн байна гэж үнэлсэн байгаа. За насыг хүртэх аргыг нь юу гэж хэлсэн бэ гэхлээр арга билгийн ухаанаар одоо ярьж байгаа юм л тэнч нөгөө бомбын шашин учраас те. Эрх хүн арга буюу гал талаа. Эм хүн нь бэлэг буюу ус талаа. Ус нь галыг дарж унтраадаг гэд ингээд ийм одоо хариу хэлэнгүүт би бодож байгаа байхгүй. Ямар ч шашин нэг тийм мисожинист юм байх. Тийм эмхтэй хүнийг л болдгоо нэг эрэгтэй хүнийг дандаа нэг болохгүй буруу дарж яаж идэг. Тий. Ер нь тэгдэгч бүр гэртний грекээс ихсүүлэл нөгөө юм тэр сүм хийдэд ингээд сууж мууж ах чи баг л эмхтэй хүнээс хол бай. Тэр юм юмнууд ер нь агуулга. Ирчүүдийн хоорондын нөхөрлөл ямар сандаа нөгөө нэг ижил хүйсний харилцан барилцагч грек хайр маяг гэж нэрлэдэг шүү дээ. Ер нь тэгэхээр нэг тийм ирчүүдийн хоорондын нөхөрлөл илүү эмгтээчүүд бол нэг арай доод төвшний гэсэн юм бүх шашинд байгаад байдаг хөөхгүй. Тэгээ энэ бомбын шашин ч гэсэн ялгаагүй мэнэ гэж надад санагдчихсэн. Энэ өгүүлбэрээс харагдав. Бомбыг шүтгчид үүнээс цээрэлдэгэ. Тэгээ нөгөө усан тэр та гал юм бол усанд дарагдахаас цээрэлдэгэ гэж шүү дээ. Өөрийн удмыг хаасайг үлдээж болохгүй. Логийн биет хаан та лагшингаа тунгалаг ариун байлгуул зохиноо. Нэг шүн нэг л удаа цэнгэн жаргаж явал зохиноо гэд нэг тиймэрхүү юм ярьсан байгаа. Одоо тэрийг яг нэг юу штэ. Хуучин цагтаа антибиотик үүсгэхээс өмнө гэдээ бараг хэлчихэ л да. Антибиотик болно янз бүрийн хамгаалах хэрэгслүүд үүсгэхээс өмнө энэ удажд сумын явдал гэдэг чинь дандаа нөгөө өвчнөд холбоотой болоо явчихдаг. Тийм болохоор тэрнээс цэрлэх юм бол бүх шашинд байсан тэр нь бол магадгүй зөвч байх тий. За та бол Тэнгэрийн хүү төмний эцэг тул ард олныг инхжүүлэн жаргах үүргээ гүйцэтгээд эргээд Тэнгэрийн орондоо заларнаа. Ер нь нэг сар бүтэн амруул таны цог сүлд бадарч яс чөмөг чангарын шүү гэж ингэж зөвлөгөө өгч байсан байна. За хэрвээ тэхгүй бол ядарч туйлцаар одоо та минь дуусах нь байна шүү, баларх нь байна шүү гэсэн агуулгатай юм ярьсан. За эгэл хүн бол ганц ихнэртэй тэрэндээ одоо ганц ихнэртэйгээ амьдраад тэгээд үр хүүхэдтэй одоо энэ бие зориулаад дороотч мууддаг. Тэгтэл та ч олон хатантай юм олон сайхан үзэсгэлэн татвар юмтай учраас бас их муудах нь байна шүү гэсэн агуулгатай юм ярьсан байгаа. Яалч нэг тийм шашны сахилын өнцгөөс яриад байна те. Харин тийм. Тэгээд эдний соёл, манай соёл нар үнэхээр ялгаатай байсан харагдчихэв. Эдгээр бол энэ мэрэгэн хүн хүртэл хурж ирээд эмэгтэй эрэгтэй хоёр хүнийг ингээд зааглах. Хязгаарлах тухай нэг юм сонин юм ярьсан байна л да. Тий. Гэтэл манай Монголын бүр язгуур соёлд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд хоёрыг нэг гэрийн хоёр багна гэж үздэг тий. Аль нь энэ гэрт нэг юм үүрэг бөгөөд одоо эрх хэмжээнд дандаа ижилхэн байсан. Энтергээд тий. Тэр мөр нь үнэхээр юм ялгаатай. Манай тэнгэр шүтлэгт огт тийм байдгүй. Одоо энэ бөө удгын интервьюс усууд огт тийм ярьдгүй шүү дээ. Удган гэдэг эмхтэй хүн хүртэл бөө байж болж л байгаа тий. За тэгээ үргэлжлүүлээд за хүн одоо сүнс сүлд хий гураас бүрднэ. Сүлд гэдэг нь хөвөн, хий гэдэг нь ээж юм аа. Сүн тусал гэдэг чи одоо нөгөө юу хэлээд байгаа шүү. Эрэгтэй хүний одоо нөгөө юу те. За чөмөг хоёр нэг ихтэй гэдэг одоо ингэ шашныхаа баах юм их яриад явцсан байгаа. Чи одоо өчнөө л ном судрын уншсан тэгэл тэрэг л баах ярих л байлгүй бодвол те. За тэр дундаа нэг алтан улсын хаанаар жишээ татсан гэж байгаа. Алтан улсын нэг хаан одоо ужид цэнгэлд автаад сүүл рүү одоо явж чадгаа байсан. За тэгээд ямар
тэр нь одоо үнэхээр яг үжи цэнгэлтэй байсан уу эсвэл өөр нөгөө учир шалтгааны холбоотой байсан уу юу өөр өвчтэй байсан уу юу гэдэг чинь нэг тустай асуудал. За үнэхээр тийм байлаа гэж бодоход тэр нь бэлгийн замын алдарт өвчтэй холбоотой ч гэсэн юм уу. Тэгээд энэ жишээ авч ярьж байгаа нь болохоор манай одоо бомбын шагшны сахилыг хүртээд үргэлжлүүлээд 30 жил хаанчилсан тийм хаан байдаг юм аа энэ төр гэсэн тийм жишээ татчих ярьж байгаа юм бэл. За ингээд үндсэндээ ярианууд нь мангар их баахан товчлж байгаа шүү дээ тий. Ярианууд нь ингээ болчихж байгаа юм билээ. Тэгээ цаашаа хоёлоо дүгнэлтээ хамтран ажиллаж ярьчаад үргэлжлүүлээ тий. За тэгээ. За манай дараагийн хамтран ажиллагч сайн хүсээр сайхан хамтыг өрөөтэй Холли компани байгаа. За Холли компани 22 онд үүсгэн байгуулагдсан хэдий ч монголчуудын маш сонирхолтой, маш түгээмэл асуудлыг шийдэж өгсөн байгаа. Энэ нь шууд дэлгүүрээс судалдаж аваад гэртээ хэдхэн минутанд дахиж нэмж жохон боловсруулад буюу халаагаад гэм үү хэдэн минут боловсруулахад л ресторанд захиалж иддэг хамгийн бестселлер хоолнуудыг гэртээ бэлтгээд идчих боломжтой ийм том асуудлыг шийдсэн байгаа. За ямар хоолнууд вэ гэх юм бол нэмгэн төмстэй үхрээ маах, нааша цаашаа, калбижим, мантуудаа хаамах гэдэг ийм Солонгос хятад рестораны хамгийн одоо мундаг хоолнууд байгаа дээ шүү дээ. Үүн дээр нэмээд цуйван кимчитэй шүлгэсэн ийм хоёр хоолыг одоо нэмсэн байгаа юм байна. За эдгээр хоолыг гүн хөлдөөсөн одоо байдалтайгаар ер нь бидний нэрийг мэддэг бүх одоо сүлжээ дэлгүүрүүд дэс авч болно. За нэрлэвэл E-Mart, Номин, Оргил, Миний дэлгүүр, GS25, FS, M-Mart болон 6 болон 8 нэрийн дэлгүүрүүд, бөөний худалдааны захууд энтергээд бүхэл одоо юу гэдгийг ер нь хүн судалж байгаа баг бүх газруудад л ингээд олдоцтой байна гэсэн үг тийм. За тэгээд эднийх нөгөө цуйван кимчитэй шүлээ шинээр гаргасан учраас энийг жоохон тодруулж ярьж өгөхийг хүссэн байгаа. За цуйван нь Mom Beef брендийн гойны болон өвчүүний цулмахтай. За уламжлалт гар аргаар хатаасан борцтой. Гараар илтсэн гурилтай. За тэгээ Монголын хөрсөнд ургасан амин дэмээр баялаг ногоо хорсон ийм гоё байх нь шүү дээ. За ер нь тэгээ Монгол хүн нөгөө сая нөгөө физикал ишигийнх нь эднэр одоо юу идэж байгаад гэдэг нэг үг гэдгсэн чинь тэгсэн чинь хүмүүс бид нар юу нөгөө юу лээ хосон цувын дээр юу лээ сүтэ зээг уучдээ шүү дээ. тэргээ тиймэрхүү пастууд их хөрж байгаа харагдана лээ. Тийм л одоо монголчуудын дуртай хоол шүү дээ. За дараагийн хэмжээтэй шүлэл нь болохоор гахаан хүзүүний мах мэргэжлийн солонгос тоогоочийн жор технологиор жинхэнэ солонгос амтыг гарган хийсэн гой сайн чанарын кимчитэй энэ сайхан хоолыг одоо яг нэг гүн хөлдөг аргаар бэлтцсэн байдаг байна. Тэгэхээр гүн хөлдөг технологи гэдэг нь юу гэхээр маш богино хугацаанд хасах одоо 35 хэм хүртэл богино хугацаанд хөлдөждөг. За ингэж хөлдөөхийн давуу тал нь юу гэхээр нэгдүгээр нөгөө нэг ням бактери гэдэг актер юм чинь зогсоохгүй. Нөгөө нэг өсгөөд байхгүй, эсэлтэлт байхгүй. За тэгээд ингээд нөгөө богино хугацаанд хөлдөж байгаа учраас тоон бүтээгдэхүүн чанараа алддаггүй. Чанараа алдахгүй буюу бүтцээ алдахгүй, витамин, уурэг, эрдэс бодис нь анх тухайн бүтээгдэхүүний хөлдөөхөөс өмнө ямар байсан яг тэр чанараа хадгалаад байж ядгаараа маш одоо найдвартай байгаа. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг та нар ер нь өөртөө ойрхон байгаа энэ олон нэр бүхий дэлгүүрүүдийн хөлдөөгчний тасаг дээр очиод маш гоё савлгаатай тод өнгийн юм гоё ууц савлгаатай байгаа. Тэрийг очиж аваад гэрийнхаа нэгэн оройг тийм ээ дандаа нөгөө бидний иддэг хоолноос арай сонирхолтой байдлаар гэрийнхаа уур амьсгалыг тэтгэх ийм боломж бид нарт байгаа юм байна. За тэгээ бүр гоё дэлгэрэнгүй мэдээлэл авъя нэтэрэ гэх юм бол Facebook дээр хооллоо гэж бичгээр монголоор бичихлээр шууд гарч ирж байгаа. Эсвэл 7270 1110 гэдэг утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За баярлалаа. Энэ хооллыг бас нэг 2-3 хоол авчихсан чи ер нь муу зан сурахаар юм билээ шүү. За хооллыг баярлалаа. За тэгээд яриа одоо сайхан яриа өрнөж дуусаад тэгээд эцэст нь Чингис хаан за одоо энэ мэрэгэн хүний хэлснийг хөх төвтөрч бишиж үлдээ гэж хэлсэн байгаа. Одоо тухайд нэг тал дээр нэг талд Чанчин бомбын нөгөө Ли Жичан гэдэг бичээч шавн байна. А нөгөө талд манай Илүүч цай сууж исэн. Чөө мэрэг май сууж исэн. Одоо хоёр талд ингэж протокол хөтлөө. Протокол хийж шүү дээ. Тэгээд явсан байгаа байхгүй. За тэгээд сүүлд олдсон гэдэг байгаа тэр Илүүч цай
их сурвалж нь яг энэ хөх сударт бичих гэсэн мөн байсан уу юу гэдгийг би бас харахын сайн хэлж мэдэхгүй. Яг энэ хоорондын холбоогоос түүхчд байна. Хараахан тогтоож чадаагүй байгаа юм билэ. За тэгээд бас нэг энэ дэр нэг юм хэлсэн. За энд яригдсан энэ бүх зүйлийг гадаг шамаагүй задруулаад хэрэггүй шүү гэсэн байгаа. Оо манай ханд нь. Тий. Тэгэхээр нэгдүгээр эн чинь бас нэг янз бүрийн газар орон ингээд эзлээд амар богино хугацаанд ингээд газар нутгаад хилээд яваад тахлаар хүн амын бүтцс маань жоохон эмзэг болж хувирдаг. Нөгөө өөр хүмүүс. Тэгэхээр тэр дунд чинь ингээд гинт бомбын шашин тэр нөгөө нэг шин эзэнт хүрний хилийг дагаад ингээд гинт их том орчих магадaltaй гэсэн тийм сэрэмжлэх юм баг байсан уу гэж надад миний хувьд бол санагдаж байгаа. За энэ ямар нэгэн түүхчийн одоо хэлсэн тайлбар биш шүү, зүгээр надад тэгж санагдсан. За түүхч Үлзийбаатар ах маань болохоор ерөнхийдөө хоёр их сурвалж байгаа гэсэн шүү дээ. Лижи чаны талыг нь илүү төлөхөө одоо баримтлсан төлөхөө гаргасан юм шиг санагдаж байгаа юм. Гэхдээ энэ хүн би нийгэмд айгу ихтгэлтэй байгаа. Энэ хүн ямар нэгэн хар буруу санаагаар тээгүүг нь ойлгомжтой. Энэ чинь баг 10 хэдэн жилийн өмнө орсон шүү дээ. Энэ юу ч монголчууд захимд өгч. Тэгэхээр тэндээ болвол энэ тухайн үед ажиглагдчихсэн монголчуудын зам байдал, эрүүл мэнд юу ч байдیں۔ Тэр тал дээр эсвэл одоо юу байдیں одоо докторгүй амьдрал тий салчны сарндаг тиймэрхүү байдлыг ажиглаад одоо түүхч ах маань монголчуудаа зориул захиас болгож энэ талыг нь илүү баримталж ярьсан зөв юм болов гэж бодсон тал байгаа байх. Тэг би бол тэгж бодчих чинь Монголын түүхч юм шүү дээ. Цахим түүх бол сонсдог хэлбэрээр гарсан анхны Монголын түүх юм. Супер тий. Супер. Би бол нэг хэсэг бүр ингээл цуслалуугаа явнаа, орой болгон төгжрнэ. Баталгаатай тэрийг гэрээрээ сонсоол явдаг гэж л. Үнэн гоё тий. Харин тий. Дахин сонсоол явдаг гэж л. За тэгээд одоо ингээд уулзалтаас ямар нэгэн практик үр дүн гарах хэрэгтэй шүү дээ. Зүгээр чи бүхэл бүтэн жил хагас ингээд уулзчихэд явж байгаа те. Тэндээс нэг том практик үр дүн гарсан нь за нэр нэг юм хэлэхээ мартсан байна. Чингис хааны аллагыг зогсоох гэж явсан гэдэг байхгүй юу? За. Чанчин бомбыг. Одоо түрүүн дээр киноч байна, зарим хүмүүсийн янз бүрийн бодлоор ч байна те. Энэ уус тийм яриаг байгаа ч тийм. Та даалга зогсоогооч байлаа чи ямар их хүн алдیں гэж хэлээг байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь болвол тухайн үедээ бүр шашны хүний нүдээр төвшдөх ажил хийгээд яваад байгаа хүн байгаа байхгүй Чингис хаан. Алж хятад биш. Тий. Дайн дулаан бол байдаг юм. Хятад бол үеийн үед хоорондоо хайр найргүй хідэн саяар алддаг хүмүүс. Тий. Тэгэхэд Чингис хаан энэ амар төлөв төвшин 50 байж исэн чинь Чингис хаан гарч ирээд бүгдийг хятад эхэлсэн юм ерөөсөө биш. Энэ шашны хүн тэгж харахгүй байна. Харин тийм. Тэгээд тэр нөгөө Pax Mongolica гэдэг дээр би нэг шинэ одоо сонирхолтой юм нэмээ хэлчихв. За тийм. Pax Mongolica чинь өөрөө одоо торгоны зам тий. Энэ чинь торгоны зам чинь өрнөн дорныг холбож байгаа. Хамгийн том одоо их хүн одоо зорчдөг юм зам байгаа нь шүү дээ. Энэ яг манай монголчуудын л одоо байлдан дагуул үед хамгийн тайван байсан гэж байна. Саяхан Настели нэг контент оруулсан байгаа шүү дээ. Тэр нэг юм тэр AI ашиглаад химэл оюухан ашиглаад хийсэн мэлээ л дээ. Тэр нь яг нөгөө түүхэн их сурвалжаасаа тэр үг хэллийг нь аваад хийсэн мэлээ. Яг тухайн үед 13 дугаар зуун торгоны замаар явж байгаа 18 настай онгой охин ингээ алтан титэм зүгээд ингээ нүцгэн явсан чи хинч тэрэнд хүрдэггүй. Тэгээ бүр яг юм нүцгэн явж байгаа алтан титэмтэй охин ингээд ятсан билээ л дээ. Тэр бол яг ханалт авахын тулд тэр контент бүтээгч ажиллаж штэ тий. Яг энийг нөгөө Настелиг тэр 2024 онд Монголд ирээд контент хийх тэр төслийг би ахалж исэн байхгүй юу. Тэгээ тэрүүн дээр нөгөө бас нөгөө жанжин штабынхаа ирээд бас бид нар амар гоё контент хийсэн боловч тэрийг бид нар одоо нийтлүүлж чадаагүй байгаа. Тэр нь бас өөр шалтгаантай л та. Тэрүүн дээр жанжин штабынхаа ирээд юу гэж хэлжсэн гэхээр бид нар дэлхийд өнөөдөр хамгийн бас их тайван улсуудын нэг гинэ. Нэг хүнд оногддог ихэнх сахиулагчдын тоогоор Монгол ус тэргүүлдэг. Гоё яа. Тийм шүү дээ. Нийт ихэнх сахиулагчдын тоогоор мэдээж хятад эднэртэй бид өрсөлдөггүй яг хүн амын тоонд бага учраас. Нэг хүнд оногддог ихэнх сахиулагчдын тоогоор яадаг. Тэгэхээр ч одоо урдаа хойно юм те нилээ юм жоохон милитарист маягийн жоохон тийм улсууд байгаад шүү дээ. Жоохон агрессив те тийм улсууд байж хаад дунд нь байгаа Монгол ус өнөөдөр дэлхийд хамгийн олон одоо ихийг сахиулагчтай ч. Энэ нь бидний бүр Pax Mongolica гэдэг энэ амин сүнс байгаад шүү дээ. Философи нь одоо байд юма гэж хэлсэн чинь Настели
ямар сонирхолтой гоё юм бэ гэжсэн байхгүй. Тэгэхээр одоо энэ чанчин бомб ч гэсэн ирээд те та одоо ингээ алаад байна, алхаа болмол гийгүй шүү. Яагтвэл тэр хүний гэрээгээ аваад бүхэл бүтэн одоо өөрийнх нь их нутгаар ингээ явхад ямар ч аюул мэдрээгүй. Хаан шиг явцрагал ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм гоё байсныг гоё ялагийг нь одоо гаргаж өгөө залуучуудаа ингээд яриад суухал үнэхээр гоё санагдчихэв. За тий. За тэгээд эцсийн үр дүн гэдэг одоо практик үр дүн гарах хэрэгтэй гэсэн. Тэр практик үр дүн нь бол одоо юу? Бомбын шашныг одоо тэр сүмхий лам уургыг бүгдийг татвараас чиглүүлсэн. Тийм үр дүн гарч иж байгаа. Тэрнээс хойш тий. Тэгэхээр одоо энэ дараагийн гарах энэ юлүүч үцэ тадлын их сурвалж гэдэг дээр нь энэ өнцөг ороод ирэх гэдэг байхгүй. Орж ирээд байгаа байхгүй. Нэг юлүүч үцэ чинь чанчин бомб дургу байгаад шүү дээ. Бурхны шашинтай кядан хүн байгаад байдаг. Чанчин бомб болохоор хань үндэстэн юу байгаад байдаг. Бомбын шашинтай байгаад байдаг те. Бомб энэ хоёр шашин чинь амар зөрчилтэй шүү дээ. Бурхангүй газрын бомб галзуурна гэдэг чинь бурханы шашин байхгүй бол бомбын шашин тэнд бүр саа гэдгээ гэсэн утгатай. Үшээ манай энэ бөмбөрийн тэнд дэдэг гисэр сүмийн барилга чинь манай Монголд байгаа анхны тэр нөгөө даавуугийн шашны бомбын шашны хийд байж байгаа. Сүүлд одоо бол шарын шашныг орсон байна гэж ярьдаг. Түүхэн дурсгалт. Бас нөгөө Улаанбаатар хотын нөгөө тусгай хамгаалтанд байх хэвээр нөгөө түүхэн дурсгалт газар байхгүй. Яг нөгөө юу өнцөг дээр булан дээр 4 замын уулзуур дээр нэг юм гисэр сүм гэдэг нэг байдаг да. Бөмбөглөө гарцсан тэр чинь байна. За тэгээд нөгөө одоо чанчин бомб болохоор одоо ингэ үндсэнд яг Чингис хаантай адилхан 1227 онд нас орсон. Одоо уулзчаад буцах замдаа биш буцаад одоо нэг жил гарны дараа ч юм уу нас орсон байт юм билий. За нөгөө Юлүүч үцэн гэдэг байгаа их сурвалж нь болохоор 1926 онд Японоос гарч ирсэн гэж байгаа. За. Тэгээ Японч нэг хэсэг нөгөө янз бүрийн хятад Монголд ингээд лам хуургын дүрээр ингээд орж ирээд янз бүрийн шашин номын судалгаа энэ төр хийгддэг байсан юм л да. Тэр хугацаанд олж явсан. За тэгээд тэр нь бол тэн дээр нь одоо Юлүүч энэ би дэлгэрэнгүй хайгаад ерөөсө олдоогүй би одоо ямар архив нэвтрэг ирэх нь надаач байх ч биш. Отгон Баяргаа нөгөө би андуураг бол архив ерөнхий газрын дараагаар ажиллаж исэн. Тэгж хугацаанд л тэр их сурвалжид одоо харах хэрэгтэй байж байгаа. Тэрнээсээ ярьсан болоодаа л гэж бодож байна. Одоо 2025 онд нэг түүхийг худлаа яриад идэх хүн ч байхгүй л гоо тэ. Тэн дээр болохоор Юлүүч үцэ чанчин бомбын энэ одоо айлчилсан уулзалтыг ер нь товчхондоо бага сүр юм ярьж хагаад эцэстээ зүгээр л татвараас чөлөөлөх гэж ирсэн гөгшин байж тэл ухааны юм бичсэн байдаг юм шиг байлээ. Тий. Ер нь товчхон л да их юм байхгүй тэр одоо 26 онд олдсон гэдэг. Маш амжилттай лобби хийсэн байх. Тий, ерөөсөө маш амжилттай лобби хийсэн. Тийм байгаад байгаа. Тэгэд энэ нөгөө бомбын шашны тэр нөгөө ярьж байгаа юмнууд нь байна. За тэгэд зүгээр миний бодохын нэг тийм баг хөлгөн маягийн юм уу та гэж санагдаад байгаа юм. За. Баг хөлгөн гэхэр чи одоо нөгөө жирийн ард иргэд амархан зурхаа тэгээд зан уйл голсон их хөлгөн болохоор юу штэ битүү гүн ухаан штэ амьдрал орчлын ертөнц жамын ухаан дармын ёс мос гэх ингэ явчихдаг те. Тэгэхээр ер нь жирийн иргэд ойлгох гээд амархан байна гэдэг чинь асар түгээмэл асар олон сая хүн тэр одоо шашныг дагаж явдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр би нэвтрүүлгийнхаа дүгнэлт болгоод би хоёр юм хэлж байгаа. За нэг бэсрэг дүгнэлт жижиг арай бага дүгнэлт нь гэх юм бол эн чинь төрийн хэрэг ярилцагдаад байгаа энэ төр. Чингис хаан одоо нэгэн одоо дэлхийн талыг эзэлж яваа, Европыг хавтгахыг эзэлж яваа, Азийн хавтгахыг эзэлж байгаа нэг их гүрний удирдагч. Нөгөө тал нь эзлэгдсэн асар том эзлэгдсэн ч юм уу эзлэгдэж яваа ч юм уу те. Эзлэгдэн тодорхой болсон ч юм уу нэг улсын нэг үндэстний шашны том удирдагч байна. Энэ хоёр хоорондоо уулзаж хилцэр хийгээд байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр чинь аюу чухал хүн байгаад байна шүү дээ. Одоо үндсэндээ чанчин бомб бол олон сая хүний сэтгэлийг агуулсан хүн. Чингис хаан маань юу хүсдэг вүлээ? Ардын сэтгэлийг агуулахыг хүсдэг шүү дээ. Сэтгэлийн нураачаал гэж байна. Сэтгэлийн нураачвар би энэ хаачих вэ гэдэг. Тийм л хүн байгаад байгаа. За нэвтрүүлгийн үндсэн агуулгын дүгнэлт байна. Чингис хаан мөнхийн усыг хинээс гойгаагүй. Харин тийм. Яагаад онцлох хэрэгтэй. Тий, яагаад гэвэл тэнгэр шүтлэгтэй хүн нас бараад сүнсний эргэлд жамын орчилд ороод өвгдөө цэгийн хойноос одноо. Эсвэл одоо болохгүй бүтэхгүй янз бүрийн хүм хийсэн бол
томын шүүлтэнд орно. Одоо эрэлгийн шүүлтэнд ороод одоо хийсэн үлээ одоо сүнсний замаараа яаж нөхөх юм байгаа нэ. Тэгээд явна. Эсвэл одоо эцэг тэнгэр хабуул дээд Есүхэ эцгийнхээ хажууд заларнаа гэдэг ч юм. Тийм ихтгэл үнэмшилтэй байгаа. Чингис хааны хүссэн зүйл бол төр улсыг төвшин сайхан орших, гүрэн Монголыг ашид мөнх тогтоох л одоо тийм зүйлдэл сэтгэл чилнүүхээс биш энхэн ганц махан биеиндээ үр доршихыг хүсэхгүй. Чингис хаан байтугай тэгж бодох монгол хүнч тухайд байхгүй. Тий. Ийм л дүгнэлт хиймээр энэ. Баярлалаа. Маш их таалагдлаа. Яаж ч утсан манай энэ агуу хаан байна тий. Тэр гаднаас нэг эрдэмтэй хүн авчирснаа, нэг мөх амьдруулаад өглдөө гэд. Энэ бол одоо өөр гадныхны биднийг ийм одоо тий ер нь бол нэг ийм тий нэг ийм бидний хүсээгүй байдлаар тайлбарлаж байгаа. Эсвэл өөрсдийнхөө мэддгээр л тайлбарлаа. Өөрсдийнхөө төсөөлснөөр юм уу тий гэж юм да. Тэгэхээр энийг л манай залуучууд ойлгоод аавна гэдэг чинь. Гоё шүү дээ. Тийм байна. Тэгээ шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн бидний мэдхгүй дэлхий нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар ингээ энэ хүрээд жаргаж байна. За та бүхэн маань NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор бидний энэ нэвтрүүлгийг хүлээн авч сонслоо. Шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжиж түгээн дэлгэрүүлэхээр сайн хүнсээр сайхан амтыг ураатай хооллыг компани мөн худалдаа эрхлэгчний ухаалаг туслах ураатай онтайн технологи компани хамтарч ажилласанд маш их баярлалаа. За баярлалаа. Энэ сонирхолтой түүхийг ингээ зөв талаас нь тий гоё бидэнд ойлгуулж өгсөн өгүүлэгч, орчуулагч Мөнхбаатар танд бас маш их баярлалаа. За үзэг сонсогчдод баярлалаа. Их сурвалжуудад баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.